энэ муу сэтгэл, энэ зовлонг арилгах гол хүч бол бидэнд ирнэ гэж үздэг. Товчлбол дээр дурдсан бод сэтгэл, хоосон чинрийг онж мэдсэн ухаан хоёрыг бясалгах нь бидний ирээдүйд олон сорилтууд тулгарх тэр бүгдийг даван туулахын чухал арга бол энэ хоёрыг бясалгах байна. Мэдээж эдгээрийг бясалгах нь будын гэгэрхэн замуураар шат чатаар ахиж муу сэтгэлийг бүгдийг арилгасан тэр мөчөд оюун санаа төс гэгэрлээ гэж үздэг. Тэгвэл эцсийн мөчөд тийм байхаас гадна бясалгал хийж явах тэр үйл явцын үед ч гэсэндэ хүнд биед болон оюун санаанд хүний ялангуяа тархинд ямар эерэг үр дүн гаргадаг вэ гэдгийг барууны олон эрдэмтдийн судалгаа үүнийг нотолж байгаа. Жишээлхэд Америкийн Висконсины их сургуулийн эрдэмтэн тархи судлаач Ричард Давидсон гэж хүн судалгаа хийсэн байдаг. Бясалгал хийх нь тархинд хэрхэн нөлөөлдөг талаар хүний хийсэн судалгаанд энэрхүү сэтгэлийг тодорхой хугацаанд бясалгасан хүмүүс бясалгахын өмнө ямар байсан, бясалгасны дараа ямар байх үүнийг судалгаа хийгээд үзэхэд бол урт хугацаанд үүнийг бясалгаж байдаг лам хуургуудын гарсан өөрчлөлт энгийн хүмүүст бий болсон гамма долгион гэж энэ бүгд бол хоорондоо ялгаатай байсан. Жишээ нь бясалгал хийж явах үед энгийн хүмүүс, ердөө үед бясалгадгүй хүмүүсийн гамма долгион өндөр байдаг хэдий ч бясалгалаа болох үед нь амархан буураад байсан юм үзүүлэлт байсан байна. Харин лам хуураг урт хугацаанд энерги сэтгэлийг бясалгаж байсан лам нарын хувьд энэ нь бол бясалгалаад түр болцсон байх үед ч гэсэндэ тэр чадвар нь хэвээр хадгалагдаж байгааг судалсан байна. Тэгэхээр энэ бол бидний бие эрүүл мэндэд тархинд үзүүлж байгаа эерэг нөлөөнд хүртэл үгээр нотлогдож байна гэсэн ийм зүйлийг таахынтайгаа хуваалцаж товчлбол ирээдүйн шинжилгээ ухаан хөгжиж бидэнд цоорхоо үлдэж мэдэх энэ сорилтуудад будын гэгэрхүү түүнд хүрэх зам мөрөөр яаж бид хүн төрөлхтөнд тусдаа зүйлийг бий болох вэ гэдгийг энэ хүртэл санал дэвшүүлээд төгсгөлтөнд дүгнэлт химэл оюун ухаан хөгжийн зэрэгцээ түүнээс илүүтэйгээр дотоод сэтгэлийг гэгэрэл рүү чиглүүлэх нь аз жаргал амар амгалангийн суурь болох юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрж байна.